Яа, телевиз гэдэг чинь нэг иймэрхүү газар байдгийн бий. Одохгүй энэ дэлгэцэр гарна да би. Яач гайтайхан гарчдаг юм блэ. Асарчима. Та нар өөрсдөө ихлэ цагаа барьчих дараа намайг хилзаа. Юу гэдэг тэгэхгүй дууга байгаад тагсан дандаа даварцгааж идэв. Таашаардаа. Нашаардаа. Одоо нашаардаа. Одоо таашаардаа. Өөр энэ юу хийдэг вэ? Харин юу хийдэг юм шиг байна. Уучлаарай би микрофоны чинь шалгаацгаж. Микрофон шалгах юм уу тий? За. За 1 2-гээ дуурайчихараа. За байна уу үдээ гэхдээ. 1 2-гээ дуурдаа. Ааха. Дуурайчихтаа та. Нэг л дээ. Баярлалаа 2-гээ дуурдаа. Хоёр л доо. Байна уу? Урвашка. Баярлалаа өөрөө нуруу дээрээс гараа авчихгүй юу? За уучлаарай За өөрөө. өөр авах авдах зүйл юу вэ? Байлгүй яг би нөгөө телевиз даах бодоо орж иж байгаа бол мэдэхгүй юм их байна л та. Тэгэхээр юу уцаа хэлчихдэг ба. Та юу яриад байна? Би ажил дээр хувийн зүйл ярьдгүй. За. Би өөрөө бодчих. Та яаж бодоод байна? Өөрийнхөө л бодчих. За өөр лавлах зүйл байхгүй юу те? Өөр нэг лавлах юм байна. Бас энэ бас ойлгомжтой асуудал. Нэрийг чи ингэдэг. Би танд хэдэд байгаа шүү дээ. Би ажил дээр өөрийнх нь талаар ерөөсөө ярих ёсгүй гэж. За сайн байна уу та? За бүх юм бэлэн шүү. Баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн явдал. Ийш асууж. Бүх юм бэлэн үү? Бидээ. За. Нэвтрүүлгийн журмыг бол мэдчихэж байгаа тийм ээ? Ерөнхийдөө гадарч байгаа. Шууд явагдана. Урд урдын дугааруудыг юу үзсэн биз дээ? Үдчихвэсэн. За тэгвэл эхлэв. Эхлэв найруулагч аа. Гас одоо авч байгаа юм уу? Эхлэв. За эхлэв. Авч байгаа юм. Зураг авч. Эхэлсэн. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Манай өнөөдрийн хувирал парадаснаас бэлтгэн явуулдаг нүүр тулсан ярилцлага буюу энгийн хүний энгүү яриа нэвтрүүлэг маань инхөө эхэлж байна. Яагаад байгаа юм бэ? Нүүр тулна гэсэн үг үү? Тэр чинь зүгээр нэр нь. Уучлаарай. Тэгэхээр энэ удаагийн маань дугаарт ногоон хөдөлмөр хөдөлгөөний тэргүүн Эрдэнэ Зангай оролцож байна. За та нэвтрүүлэгт орж байгаа сэтгэлээ үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Маш сайхан байна. Би ер нь анхудаа телевизээр гарч байгаад их баяртай байна л да. Тий. Манайхан бол одоо ер нь би их даруухан хүнтэй. Хүн л өөрөө туслаалагаас өөрөө бол ерөөсөө өөрийгөө рекламддаг нэг тийм сонин даруухан зантай. Тэгээ одоо зугцаар та нар татаж гаргаж ирээд одоо авчираад энэ суулгацсан болохоор одоо гарахаас биш яах вэ? Сэтгэл хөндөр байгаа. Таныг олоход ер нь их амаргүй байсан шүү. Та тэгэхээр ер нь өөрийнхөө одоо эрхэлдэг ажил төрлийн талаар. Яг хавд миний бол ногоон хөтөлбөрийн хүнсний асуудлыг л би шийдсэн юм л да. Эх орны хөрсөнд одоо ургасан ногоог одоо ард түмэндөө түгээхийн ажлыг бол би амжилттай хийлээ. Одоо манай ард түмэн бол ирээнээс ямар ч ногоо идэхгүй байгаа. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд миний ногоог та нар идэж байгаа шүү гэж хэлмээр байна да. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн урд урдын дугаарыг үзчихсэн биз дээ. Юу нь үзчихсэн. За тэгвэл тэр дэлгэцэн дээр одоо таны хамгийн ойр дотны бүх хүмүүс таны талаар юу гэж бодож явдаг сэтгэлгээ хэлж мэдээсэн. Хийх орсон. Ер нь тэгээ таны ойр дотны бүх хүмүүс орсон да. За ингээд бүгдээрээ хамтдаа эхнийх хүний яриаг үзье. Сайн байцгаана уу залуусаа. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг Эрдэнэ зааны ажлын байран дээрээс нь эхэлж байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За ингээд Эрдэнэ зам маань таны амьдралтай салшгүй холбоотой хүмүүсийн нэг тийм ээ. Дотны анд нөхрийн хувьд таны бодол? Эрдэнэ зам бол хүн биш. Эрдэнэ зам бол бурхан. Тийм байлгүй дээ ёо. Яа. Тэр хүнийг ингээ холоос харахад биенээс нь гэрэл цэцэрч идэв. За тэр нь чараа юм дээ зүгээр. Ёо та битэр бүр багасаа хамт өссөн. Хөл нүцгий ингээ гүйж яхад нь штэ. Гიშгсэн гадраас нь цэцэгтэй бүр сарнаа дэлгэрдэг. Ингээ найзынхаа тухай юм ярих гэхээр сайн үг олдохгүй болчихсон тулгамдаад байна л да. Тэгээд би найзтай зориулж нэг дуу хийх гэж бодоод. Бодохгүй яах вэ? Өрөөлийг ачил шоригоо марфа. Найзтай хайртай шүү занаа. Би чадахгүй нэ. За баярлалаа танд. Ингээд энэ хүний сэтгэлийг та бүхнийг ойлгож байгаа хаа гэж бид найдаж байна. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Ёо. Уучлаарай. Би нэг юм асууж болох уу? Тэг. Би уулж болох уу? Болон чөлөөт юм. Сэтгэл
нь үнэхээр их хөдөлсөн болтой бай. Эрдэнэ цааваа та яг энэ хөдөлсөн сэтгэлээ үзэгч олонтойгоо хуваалцахгүй юу? Би нэрээ үнэхээр хайртай найзтай. Бид нэр хар багасаа нэгнийхээ төлөө цов цовхтой хамт байсан жаргаж байхдаа ч од байсан би үнэхээр нэрээ. Гэтэ уучлаарай үзчихтэй би эвгүй харагчаач магадгүй. Та нарыг хөдлөөдөг инээч та. Үнэхээр би биэндээ хайртай хоёр сайн багын найз байна. За зүгээр. Зүгээр. Ер нь манай нэвтрүүлэгт оролцож ер нь иймэрхүү юм болдог шүү. За тэгэхээр бид энд бас дараагийнхаа нэг үзүүлье гэж бодож байна. Та бүхэн ч сайн анхаардаа тэд хэлцүү хандуулаарай. Энэ манай компани манай ажилтаа их сайн үгэн байгаа. Сайн байна уу? Юу хүн бэ? Гараа орго. Энд янз бүрийн тээж яваагүй. Шалганаа. Цаашаа. Энэ юу вэ? Гүн наад чинь Боксч юм уу? Ямар юм бэ тийм шиг явд юм бэ? сайн байна уу? Танаас ярилцлага авах гэсэн болгосон болов уу? Юуны ямар ярилцлага? Уучлаарай манай нэвтрүүлэгт танаа дарга Эрдэнэ зан оролцож байгаа юм л да. Тэгээд танаас ярилцлага авахар бид хүн хүрэлцэн ирээд байна. Манай захирал орж байгаа юм. Тий? Одоо өвөний зургатаар гарч байгаа юу? Гарч байгаа таныг одоо харж байгаа. Тийм үү? Та ингээд даргатай хандаж юу гэж хэлмээр байна? Мохайстэй. Манай захирал нь мохайстэй ханаг нэ. Таа. Хөл химэн. Одоо харж байгаа. Харж байгаа. Манай захирал ч юм бол үнэхээр гоё өдөрдөгч хүн. За. Агуу хүн. Намайг Хэлчих болтохгүй. Юм болгонд өглөгч их сайн хүн шүү дээ. Гимин жоохон уйдэмтгай. Оо тийм үү? Тий, авгаагаа ийш тийшээ яваагүй юу гэжтэй. Янз бүрийн октод автар штэ харин ч нэг юм. Хөөхөө. Аргагүй ир хүн болсоо нөөддөм байлгүй штэ. Хөөх дандаа хөөхөн жоохон октод нэг хөөхөө. Тий. Тэгээд өрөө голно гэж байхгүй. Гараж, подвод хаан чамаагүй нөгөө октод аваад ар. Оо тийм үү? Тий, ястаа хөөхөн. Тэгээ нөгөө октодтай бэлэг өгд юм яа тий. Нөгөө октод нь баярлаа гэж өөрөө майчи гэж. Наадах тохсоо шүү. Сайн бацгаа. За. Өшөө тань хэлэх сэтгэгдэл юу вэ? Одоо харж байгаа үстэй. Харж байгаа. Таныг харж байгаа. Захирлаа. Оровчгийн авторсаа охин чи хөөх охин байлаа шүү. Нэгдгийх чи жоохон мяа юм байлаа шүү. Метрал галаарэ захирлаа. Хөөх юм гимэн бас дандаа аман сангаж явна. Хан гарих хөшти хөөх амнаас нь дандаа арх нэг хөөх арх үнэртэн тийм ээ таамаас. За ингээд хоёулаа ярилцлагынхаа сүүлчийн хормыг би танд үлдээе гэж бодож байна. Та ингээд муу захиралтай айлгид хүнчлөөрөө дөрөн хүүтэй болоорой гэж өрөөй дөө одоо өөр юу. За энэ өрөөдийг тань сонссон байхаа гэж найдаж байна. Манай нэвтрүүлэг үргэлжлэж байна. За баярлалаа. Тэгэхээр сая Эрдэнэ зааны маань ажлын газрын манаач үгэнтэй та бүхнийг уулзууллаа. Тэгэхээр танд ер нь сэтгэл ямар байна? Хэлэх үг байна уу? Хэлэх үгөө юу хэлүүлэх гэсэн чи. Гэхдээ яг хэвтэ энэ өгсөн олон хүүхдтэй бас амьдрал нь жоохон хэцүү гэдээ би энэ ажилд авсан юм л та. Тэгээд яг хөө нөгөө ишиг эврээ ургахаар ихийгээ мөргөнөө гэж үг байдаг шиг юм болж байна л да. Тийм ээ. Тэгээ яг хөө мар танд уулзнаа. Хайртай шүү гэж хэлмээр байна да одоо. Өөр юу хэлэх вдэ. За баярлалаа. За тэгвэл би танд бас дараагийнхаа нэг үзүүлэхээс өмнө нэг зүйл асууя гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд ер нь ихнэр хүн, хань хүн гэдэг яг ямар хүн бэ? Миний ихнэр орж байгаа юм уу те? Би зүгээр яг энэ боломжийг ашиглаад бас хандаа хайртай шүү. Миний энэ ажлын амжилт, ололт энэ бүхэн чамтай холбоотой шүү. Гомдоож явсан бол уучлаарай. Чамтай хайртай шүү гэж хэлмээр байна да. Үнсье. За баярлалаа. За бүгдээрээ одоо тэгвэл хамтдаа Эрдэнэ зааныхаа ихнэрийн яриаг хамтдаа үзье. Улирдын сайхан хаврадагаад усны шууд ирэх юмда. Энэ манай агуу их хөдөлмөрч хүн л те. Яг нөгөө шал угаахтаа жоохон эвгүй бооцтой угаагаад байдаг юм шүү. Сайн байна уу? Сайн байна уу мөгийгчээ? Хинбэ? Яа. Сайн байна уу? Та өндичгүй юу? Таашаа би шалгаж таашаа. Уучлаарай телевизээс явж байна. Та өндичгүй танаас ярилцлага авах гэсэн. Ханаас явна. Телевизээс явж байна. Ямар